За арьс ширний экспортыг одоо хаахта одоо учиргүй энэ үйлдвэрлэлийг хөгжүүлж чинь гэж бодсон юм байлгүй дээ бодвол. Гэхдээ яг эсэргээрээ үйлдэл байдаг юм байна. Тухайлбал энэтэй би холбоотойгоор яг энэ арьс ширний дээр салбарт үйл ажиллагаа явуулдаг. Одоо бидний ярьдгаар ченжүүд гэдэг хүмүүстэй уулзч ярилцж байсан. Энэ хориглонгууд ерөөсөө л арьс шир дээр бизнес хийжсэн олон одоо мянган хүн үйл ажиллагаагаа өөр зүйл рүү оруулчих. Тэгээ хэрвээ тэдний ярьж байгаа бол хэрвээ бид нар энэ асуудлыг одоо энэ хориогүй байсан бол насаараа бол ченж хийхгүй. Тэгэхээр тухайн орон нутгууд дээр боловсруулах үйлдвэр анх шатны бол арьс ширийг анхан шатны боловсруулах одоо үйлдвэр барих хэмжээний хөрөнгийн их усрыг бид нар бүрдүүлчих байсан. Тэгэхээр энэ өнгөрсөн 10 жилийн хугацаа бол үндсэндээ хааж боосноороо бидний тэр боломжийг өдөө олон аймагт энэ төрлийн үйлдвэр бий болгочихно. Бидэнд чинь тийм банкны зээл амар болдоод байхгүй. Тэгэхээр тэр одоо ченж вэ хийж яагаад болсон орлогоороо бид нар энэ үйлдвэрийг одоо барихаар төлөвлөж газар мазраа хөөцөлтөд явж исэн энэ бүх боломж бол хаагцсан гэж ярьж байгаа. Тэгэхээр би бол яг одоо тооцоо бодцсон зүйл бол байхгүй. Гэхдээ эдийн засгийн хувьд бол харлахын буруу бодлого байсан гэдгийг би бол удаа дараа хэлж байгаа.